Boote machten längsseits fest und mit dem Wind wehte Gelächter herüber. Sie nahmen ihre Blumenkränze ab und warfen sie zu uns herüber. Hey, und schon war die Party im Gange. Атууны махчаан жиднэ. Атууны махчууд. Уумс гитаг болоо да. Явахгүй шүү дээ. Нэг сайхан хариу чанаад аа. Нэг сээ чанаад. Уумс гитатайгаа ингээл хадад идчихэж тэгэл. Энэ өвлж багсан. Янз шүү дээ. Энийг ч яг ингээд салгачих. За юм хавраг мавргоо доолчоор штэ. Маний мод доолч. Хаа занзгар амт гараад ирлээ. Нэ ч бас тэгэл гулгын шүү дээ. Аба тэр. За Монгол брон ургаанаа сонголоо. Хужиртай 25 угаач шингэн гэж. Ногоор угаа. Хоб ингэ иччих. Хужирч өөрөө байгалийн савн гийдт юм бэ. Ургаанагийн энэ бүтээгдэхүүн ямар ч химийн найрлага байхгүй, орц байхгүй учраас шууд ногоогоо ингээд угаагаад идсэн ч ингээд сайх. Ахаад 25-гаа бас давхар угаач. Би ер нь гой юмд нь хилж өгөн заяа. Ногоо цэвэрхэн götээ одоо нэр ингээд хужираа тоогоочнгаа угаагаад араас нь хоолоо хийгээд идээд сэтгэл ой гिचим шиг баярлаа ургаана. Ава. Оо гөрхи. Отонгс. Одоо сайхан ингээд. Бас сайхан байж тээ махцаа. Die ganze Welt gesehen. Von Singapur bis Aberdeen. Wenn du mich fragst, wo es am schönsten war, sag ich Sansibar. Es war eine harte Überfahrt. За. 10 Wochen nur Ялч das янсан Deck geschrubbt. адууны мах гэж нэр одоо. Hab die Welt verflucht, Аа. gespuckt und salziges Wasser geschluckt. Als wir den Anker warfen, war es himmlische Ruhe und die Sonne stand senkrecht am Himmel. Als ich über die Reling sah, da glaubte ich zu träumen. Da waren 1000 Boote und sie hielten auf uns zu. In den Booten waren Männer und Frauen. Ihre Leiber glänzten in der Sonne. Und sie sangen ein Lied, das kam mir seltsam bekannt. Oh, so. Aber so hatte ich's noch nie gehört. So hatte ich's noch nie gehört. Ihre Boote machten längsseits fest und mit dem Wind wehte Gelächter herüber. Sie nahmen ihre Blumenkränze und warfen sie zu uns herüber. Hey, und schon war die Party im Gange. За сайхан боллоо. Адууны мах хэлсэн нэр. Цаана нэг өөр. За нэг аршаана. Завна Витавит компани Хинтээ аймгийн авраг тосны эрүүл мэндийн аршааныг одоо монголчууд нь гэрийнхэн доотлын дэлгүүрээс авахд л одоо бэлэн болгоод ирсэн байх шүү дээ. Энэ маань тэгээд ач тус ихтэй бас. Та нар тэгээд авахлаараа ардталт нь байгаа олон ач тус нь уншин нэзтэй. Хинтээ аймгийн авраг тосонд очиод ирлээ. Янзы